Дараагийн мэдээг танилцуулъя. За Америкийн нэгдсэн улсын сагсан бөмбөгийн од LeBron James-ийг мөнхжүүлэхээр болсон байна. За түүнийг бол алдартай Barbie брендийн одоо нүүр царай болох эрэгтэй одоо Barbie гэгддэг Kenny дүрт бол сонгож түүний дүрээр бол Barbie уралсан байна. За орчин үеийн спортын хамгийн алдар хүндтэй хүмүүсийн нэгд бол LeBron James тооцогддог. За энэ удаа бол тэрээр сагсны талбайнаас гадна тоглоомын одоо ертөнцид бол өөрийнхөө нэрийг үлдээхээр болж байгаа юм байна. За Barbie одоо брендийг эрхэлдэг Mattel компани LeBron James-тэй төстэй шинэ Barbie гаргаснаа зарласан юм байна. За түүнийг бол Ken Cookle-дэгээр одоо өргөмжлөгдсөн анхны мэрэгжлийн эрэгтэй тамирчин болгосон гэж мэдэгдэж байна. За энэхүү Cookle-тэй нь болохоор Los Angeles Lakers багийн тоглогч болох LeBron James-ийг талбайд гарахаас өмнө буюу энгийн хувцастай байдлаар нь бол дүрсэлсэн байна. За түүнийг өндрийг нь бол харуулсан. За тийм учраас бол маш өндөр хүн болохоор одоо шинэ Ken-ийг бүтээхдээ ердийн Ken-ийн Cookle-дээгээс 1 инчээр өндөр байхаар бол LeBron James-ийн өндрийг гаргаж байгаа юм байна. За шинэ Cookle-тэй нь бол бас ийм онцгой цаг үед бол гарч байгаа. За яагаад гэх юм бол Donald Trump-ийн хувьд бол Mattel-ийн одоо үйлдвэрлэлийн 40% төвлөрдөг хятадд их хэмжээний тариф ногдуулсан энэ үед бол гарч байгаа. За үүнтэй холбоотойгоор бол Mattel компани өөрийн одоо Cookle-тэй болон бусад бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт орж болцсогүйг бол иргэдэд анхааруулж байгаа. Шинэ Ken Cookle-тэй сагсан бөмбөгийн өмсгөлтэй байдлаар LeBron James-ийг харуулаагүй юм байна. За харин урд талдаа LJ нэртэй ийм үсэгтэй үсгээр чимгэлсэн сургуулийн одоо дөрөв дэх хувцас бүхий ийм хөрөм өмссөн байдлаар гаргасан байна. За тэгээ ханцуудаа бол Ohio-гийн одоо бэлэгдсэн нөхөөс за мөн титэм нөхөөс нөгөө талд нь бол сагсан бөмбөгийн өмсгөлийн дугаар бол 23 дугаарыг нь багтаасан байдлаар бол дүрсэлж байгаа юм байна. За ард талд нь бол LeBron гэж бичсэн. За эндээ бол гол одоо бичсэн мессеж нь бол Ohio-гоос бол LeBron James гаралтай. Тийм учраас бол зүгээр л Akron-ы хүүхэд гэж одоо өөрийнх нь хэлдэг энэ одоо мессежийг нь бол бичиж хэвлсэн байх юм байна. Barbie брэнд өмнө нь спортын алдартай тамирчдыг бол мөнхжүүлж байсан юм байна. За тухайлах юм бол эмэгтэй тамирчдаас Serena Williams, Naomi Osaka, Megan Rapinoe зэрэг одоо алдар тамирчдыг бол алдаршуулж байсан болов. За энэ удаа бол entertainment салбараас биш анхны эрэгтэй дүрийг спортын одоо зүтгэлтэн LeBron James-ийг байхаар одоо сонгож авсан юм байна. За LeBron James-ийн хувьд бол NBA-ийн 4 удаагийн аварга, за Олимпийн 2 алтан медальтай, за мөн өөрийнх нь нэрээр рекорд тогтоосон ийм оног авсан хүн юм байна. За тэрээр бол өөрийгөө Ken Ambassador буюу одоо Ken-ийн элч төлөөлөгч гэж нэрлэж байгаа гэдгээ бас олон нийтэд хошигнож мэдгдсэн байна. За энэ удаагийн одоо Cookle-дэнд өөрийгөө мөхжүүлсэн явдал нь ашиг орлого олох гэхээсээ илүү залуу үеийнхэнд өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, за хүүхдүүдийн мөрөөдлийг өдөөх, за хүүхдүүд ч гэсэн цаашдаа бүгдээрээ агуу амжилтанд хүрч болохыг бол харуулах ийм үлгэр жишээ болохоор бол энэхүү Ken Cookle-дэнд сонгож өөрийн одоо нэр болон одоо бусад дүрийг бол үүнд мөнхжүүлж байгаа юм байна.